Бүгдээрээ сайн байна уу? Лавсран байна. За өөрийнхөө хариуцсан үеөө Дейл Карнегийн түүхийн 1970 оны үеийн түүхийг та бүхэндээ танилцуулъя. 1970 он бол Дейл Карнегийн хувьд бол бас маш том өөрчлөлтийн жилүүд байсан. Энэ өөрчлөлт нь юу вэ гэхээр хувь хүн рүү чиглэсэн үйл ажиллагаа сургалтаасаа илүүтэйгээр бас бизнесийн байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагаагаа нэлээд өргөжүүлсэн, мөн зах зээлээ гадаад руу тэлсэн, Канада руу тэлсэн үйл ажиллагаанууд явуулсан. За мөн зар сурталчилгаандаа нэлээд их анхаарч бизнесийнхээ үйл ажиллагааг нэлээд тэлсэн ийм жилүүд болсон байдаг юм байна. Ийм жил болсон байдаг юм байна. За энэ жилүүдийн 1970 оны үед шинээр төрж гаргасан сургалт курсүүдээс та бүхэндээ танилцуулъя. За нэгдүгээрт нь Дейл Карнегийн үйлчлүүлэгчийн үйлчлэгээний курс буюу Customer Service курсыг анх эхлүүлсэн. Амжилтын хөгжлийн курс, ажилтны хөгжлийн курс, Employee Development курсыг боловсруулсан байна. За хээрийн үйл ажиллагааг анх удаага Америк нэгдсэн улсын 5 бүс нутагт хуваан зохион байгуулсан. За хууль сахиулах байгууллагуудад ажилтнуудад зориулсан үр дүнтэй харилцаа ба хүний харилцаа Дейл Карнеги курсыг 14 оны хугацаатай бас боловсруулсан байна. За мөн бизнесийн удирдлагын семинар, Business Administration workshop-ыг боловсруулсан. За Дейл Карнегийн бас тасралтгүй эрхэм зорилго бичигдсэн байдаг юм байна. За энэ нь бол Карнегийн бүх хөтөлбөрийн сэтгэл ханамжтай төгсөгчдийг дүүрэн ангиудыг улам бүр нэмэгдүүлэн бий болгож, ингэхдээ бизнес болон дүүн доторх хүмүүсийн өсөлт, сайжруулалт, тасралтгүй байдлыг хангах үз хангалттай ашиг олж өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж буй нийгэмдээ хувь нэмэр оруулна гэж томьёолсон байна. За мөн энэ тасралтгүй боловсролын зөвлөл буюу Continue Education Council ACCET-г магадлан итгэмжлэгдсэн байна. За хүмүүсээр дамжуулан удирдах нь Managing People сурах бичиг бичигдсэн. За Хойд Америк болон Канадад зориулагдсан үндэсний хэмжээний сурчлагын үйл ажиллагааг явуулсан байна. Телевизийн зар сурчлагаа ашиглагдаж чиглэсэн. За конвеншнийг 6 сараас 12 сар руу шилжүүлсэн байна. Тэтгэгчид зориулсан орон нутгийн телевизийн зар сурчлагаа хийгдсэн. Сүлжээний оргил цаг гэхээр үндэсний хэмжээний сурчлагаа явуулсан. За багш бэлтгэх хөгжлийн хөтөлбөр боловсруулсан байна. За бидний цаг үеийн домог буюу A Legend in Our Time нэртэй кино бүтээгдсэн байна. Оливер Кром Дейл Карнеги Associate-ийн ерөнхийлөгчөөр томилогдсон. За тасралтгүй боловсролын семинар мөн бичигдсэн байна. За ийм үйл явдлууд 1970 онд өрнөсөн байна. За баярлалаа.